honest. Oh, now say danger. Now danger? Danger. Oh. За орчин бол ороод ирэхээр иймэрхүү байдалтай байдаг юм шүү дээ. Bro, I'm not scared. Yeah. Yes, which floor? You're. Okay. Let's see. Yes, my friend. Oh. Yes. Which one, boy? Яа, ингэж хараад. За энэ хоёр зодтолдох юм биш үү? За сайн байцгаана уу. Ингээд Румын улсын хамгийн аюултай гэмт хэргийн хороол гэгддэг одоо Ферин тари доторх нийгмийн асуудлыг бас сонирхон судлахаар амьдрал донд нь орж үзлээ. За тэгээ хог шороондоо дарагдсан одоо хуучирч нурсан балгас шиг бол энэ эмх цамбраагүй хороолт бол одоо хар тамхины 8, дээр юм хүчирхийлэл, биеийн үнэлэлт, мөнгө угаалт, рэкет гээд бол олон гэмт хэрэгүүд бол гарч байсан түүхтэй байдаг. За мөн энэ хороолт бол одоо Каматаро клан гээд одоо мафийн их том бүлэглэл байсныг бол Румыны засгийн газраас удаа дараалан одоо тусгай ажиллагаа явуулж толгойлогчдыг нь бол баривчилж шоронд хорьсон байдаг. За гисэн хэдий ч бол одоо үүнээс хойш тэдний кланы группийн босод гишүүд за мөн өөр бусад гэмт хэргийн бүлгүүд бол энд ингээд орсоор байгаа тухай мэдээллүүд бас байдаг. За мөн энэ нисхийн орсон суугчдын дийлэнх нь бол хулгайн тог ашигладаг. За тэгээ зарим байлууд бол ус дулаангүй амьдардаг тухай бас мэдээллүүд байдаг. За ингээд бүгдээрээ алдарт Ферин тари хорооллын нийгмийн амьдрал донд хамтдаа орцгоё. За сайн байцгаана уу. Ингээд Румын улсаас мэдчилж байна. Тэгээд миний энэ ард байгаа бол дэлхийн хамгийн хүнд парламентын ордон 40 сая тонн жинтэй. Тэгээд ер нь бол ийм суурин соёл иргэншилтэй байсан улсууд бол иймэрхүү хуучны барилгууд нь тийм ээ. Одоо энэ ч бол гэхдээ парламент нь ажилдаг. Ийм бас дэлхийн гэсэн ийм онцлогтой байдаг. За монголчууд бид бол ийм нүүдэлчин ард түмэн байсан. За тийм болохоор бид нар сайхан Монгол гэрээрээ нүүгээд явцдаг байсан. За тэгээд энэ Румын улсынхаа влогийн өмнө бас нэгэн мэдээгээ дуулгахад тийм ээ. За ингээд та одоо ингээд сайхан өрн дулаан цаг ирж чинь тэгээд 100 гоё мал дээр гараад цагаан эдэн дээр байхыг хүсэж авал малчин айлд очиж гоё хоноглохыг хүсэж авал одоо яг энэ доогуур гарч байгаа гэр бүх аппликейшнийг татаж аваад за та энэ аппликейшнээрээ дамжуулаад малчин айлтай холбогдоод гэрт нь очиж хонож болно. За мөн та өөрөө бол ингээд хэрвээ гэртээ болон малтай хөдөө байдаг бол тийм ээ өөрийнхөө гэрийг бүртгүүлээд ингээд ийм тогтмол орлоготой байх одоо ийм бас боломжтой юм байгаамаа. Тэгээ гэр бүх аппликейшнээ татаарай. За тэгээд Румын улсын хувьд бол ер нь тун одоо дажгүй явж байгаа улс. За машин үйлдвэрлэл чинь тийм ээ. За тэгээ хөдөө аж ахуй нэг сайн хөгжсөн, нефттэй, газтай. За тэгээд ер нь бол альва нэг ямаараа аль ч улсаас хараат биш. Тэгээ сүүлийн жилүүдэд бол эдийн засаг нь маш өндөр хөгжиж байгаа, тийм ээ. Хурдцтай хөгжиж байгаа. За мөн дээр нь бол сая яг жилийн өмнө ингээд Шенгений улс болсон, ийм хил гайл байхгүй болсон. За тэгээ хил гайл байхгүй болоод эхлэн гэдэг бол энэ улс маань одоо аялал жуулчлал бол нэмэгдэж байх нь бол одоо тодорхой. За ийм одоо сайхан явж байгаа улс. За гэхдээ бол энэ ч бас нэг ийм аюултай хамгийн ядууралтай нэг ийм хэсэг байд юм байна. Тэгээ манай Европт байдаг монголчууд байна бол мэдэх байх л да. Ер нь румынчууд гэхээр бас жоо эвгүй гарууд бол байдаг шүү дээ. Тэгээд яг тэр эвгүй гарууд нь байдаг. Дээр нь Каматаре гэдэг ийм том бүлэглэл мөнгө хүлдэг, хар тамхи 8-айлдаг. За ийм бас аюултай ийм дүүрэг байд юм байна. Тэгээд одоо энэ чинь бас нэг Монгол бороо ирснийх эхлээд нэг төрийн ордноос нь гараад шууд нөгөө тэр нэг хороол руу н очиж үзье гэж бодож байна. За тэгээ ер нь бол Румын улс бол бас их сайхан түүхтэй ийм сайхуулсан байгаамаа. Бүх төрлийн цахилгаан бараг зөвхөн PC Mall-аас. За тэгээ би чинь нөгөө эдийн засгийн өгөөж муутай аялал жуулчин болохоор автобусаараа сайхан явчихна. Эдний автобус амар юм билээ. Бас нөгөө манай монгол шиг нөгөө шууд банкны картаараа тикет аваад явчих юм билээ. За тэгээд автобусандаа явсаар байна. Тэгээд би ер нь гэж явахаа ичимхий болчихчих юм. Автобусын дотор
юм ирж явах санаа зовоодох. За тэгээ буугаад бичлэгээ үргэлжлүүлье. За тэгээд эвгүй хороол руугаа орохын өмнө та бүхэнд бас нэг зүйлийг замаараа харуулъя гэж бодлоо. Одоо энэ бол ингээд ерөөсө хотын төвтэйгөө маш ойрхон. Саяны парламентын ордноос ерөөсө нэг 4 км-ийн зайтай. Тэгээд ийм оршуулгын газар байгаа. Тэгээ би өмнө нь бас зөндөө олон улсад та бүхэнд бол харуулж ирсэн. Ер нь ингээд энэ оршуулга гэдэг бол бид нар бол маш их нөгөө цэрвэд байдаг. Одоо бүр л хотоос хол байх хэвээр тийм ингээд юмгээд. Гэтэл ер нь дийлэнх улсуудад бол ингээд зүгээр ингээд хотын төвд нь байж байгаа. Одоо энэ чинь ингээд 300 гаруй мянган ийм шарил байгаа байхгүй юу? Тэгээ энэ Европын хамгийн үзэсгэлэнтэй одоо оршуулгын газар гэж байгаа. Ямар учиртай хүмүүс нь энэ чинь ингээд байдаг вэ гэхлээр одоо яг энэ Румын улсын ингээд алдартай дуучин, жүжигчин, улс төр нийгмийн зүтгэлтэн том бизнесмен тийм ээ цэрэг мэргийнхэн гээд. За ингээд нийтдээ ингээд цаашаа 300 гаруй мянган ийм оршуулга байгаа. Тэгээд айгүй ийм юу сайтай гэж байгаа. Одоо энэ интерьер гэх юм уу энэ дизайн их сайтай. За тийм одоо ийм оршуулгын газар яг одоо ямар ч хэлсэн нөгөө нэг эвгүй орол руугаа орохын өмнө бас ингээд энэ улсын энэ өвөг дээдсэд нь одоо хүндэтгэл үзүүлж гэдэг юм уу гэд одоо орж ирж байна. За тэгээд ийшээгээ ерөнхийдөө ингээд алхаад үзье. Тэгээ хүмүүс бол зүгээр энэ чинь ингээд юу яаж байгаа хөөхгүй ингээд зугаалал алхаал тийм ээ. За энэ нь бол одоо барыг сүм байгуулсан байна шүү дээ энэ оршуулга гэхэд те. За энэ бол ингээд бас ингээд нэг хүний оршуулга гэхэд ийм том сүм шиг байгууллагууд ингээд барьцсан. Энэ дээр бол бүр ингээд хөшөөг нь энэ төр хийцэн байна. За гих мэтлэн бол энүүгээр ингээд хамгийн алдартай хүмүүс бурхан болсон байна. Энэ жишээ нь Урдороногийн гэр бүлийн ийм оршуулга юм байна л да. Ийм одоо гоё хийцтэй. Тэгээ бас орж болдог байх нь шүү дээ. Тин чинь ийм товчтой. Тэгээд ингэж бас оршуулгыг тогтчулж ийм тайван орчин бий болгож болох юм байна гэдэг ийм санаанууд төрж шүү. Одоо заавал оршуулга гэхээр л нэг тийм цэрвээ зүхтдэг амар газар биш те. Энд бол ингээд алхаад явхад бол ямар ч тийм амар мэдрэмж алдах. Ягаад гэвэл бүгд ийм гоё сэтгэл гаргаж тийм ээ. Ийм гоё хис энэ одоо баг цагаан өнгийн ямар ч чулуугийн одоо ийм хүний оршуулга байна. Гэх мэтлэн ингээл энэ цаашаа ингээл битүү 300 мянга гаруй ийм оршуулга. Би тэгээд оршуулга руу орж ирчээд хөөх ямар гоё юм бэ гэдэг үгстэй амнаас унна гэж нэр төсөөлж ийсэнгүү. Одоо энийг хардаа ингээд ийм ер нь энэ бол их гоё санаа биш шүү. Манайх шиг том газар нутагтай. Тэгээд хүн одоо оршууллаа бол тийм ээ. Иймэрхүү байдлаар ингээд нэг юм цогцлбор маягийн нэг юм байвал ер нь зүгээр юм шиг санагдлаа шүү. Энүүгээр бол одоо үнэхээр гоё юм байна нэрээ. Одоо ийм үг амнаас би унна гэж ёстой бодсонгүй. За ингээд Румын улсынхаа одоо алдартай өвөг дээдсийнхээ оршуулгаар нь орж хүндэтгэл үзүүлээд гарлаа. Тэгээд одоо нэг сайхан кофе уучаад тэнд автобусны буудал байгаа. Тэгээд одоо нөгөө хамгийн аюултай хороол руу явах чинь. Тэгээд та бүхэн миний малгайг харж байгаа бол Тэнгэр капитал үнэт цаасны капитал ингээд Тэнгэр капитал малгайгаа өмсөд Тэнгэрлэг сайхан ингээд аюултай хороол руу н ороод ингээд аюулгүй сайхан гараад ирнэ гэдэгтээ бол бүрэн итгэлтэй байна. За одоо би ингээд камера хураалаа. Тэгээд яг нөгөө хороол руу ороод бичлэгийг үргэлжлүүлье. За ингээд хороол руугаа ороод ирлээ. Тэгээд хүний анхаарал татаад явах уу гэд энэ гараа юу яатсан. Энэ камерынхаа гарыг ингээд далт хийгээд тэгээд таад анзаарсан бол би үр гөвчгүй явж байгааз. Тэгээ бас нөгөө энүүгээр ганцаараа явах болохоор гүүж харих шаардлага бас үүсч магадгүй гэж бодоод. За тэгээд бол үр гөвч энэ төр үүрээгүй гарч ирсэн байгаа. За ингээд ороод ирэхэд бол ерөнхийдөө ийм нэлээд маш хуучин барилгуудаар ингээд эхэлт юм байна. Одоо энэ чинь ингээд ийм цонх мох жишээ нь байхгүй шахуу юм уу? За ийм барилгууд байдгийн байна. Вау. Яг ийм барилга бол манайд арай байхгүй хаа. Тэ манайх чинь нэг пасадаа янзлчаад байдаг шүү дээ. Тэгээ энүүгээр одоо бодвол тийм нөгөө
гадны иргэнд бол аюултай гэж байгаа. Яг энчэнэ байдаг хүмүүст бол мэдээж асуудалгүй бах. Одоо жуулчин муулчин бол нэг юм дээрэмчин бацаанууд бас их байдığım шиг байгаа юм л да. Тэгээд энчэнэс чинь их том кеметери гэдэг бүлэглэл биеийн үнэлэлт зохион байгуулдаг, хар тамхи 8 айлдаг. За тэгээ ер нь бол Румыны нөгөө Цэган Меган гэдэг эвгүй гарууд энүүгээр байдгийн гэсэн. Тэгээд ямар ч ёс орч ирээд ингээд алхах чинь тэгээд би чи ер нь бол их тийм бие хөнгөн дээрэмдүүлэх юм баг надаа байхгүй. Бэлэн мөнгө энтер байхгүй. Hello. Yeah, do you speak English? Okay, sorry. За бичлэг хийхгүй шүү гэж байна. За тэгэхээр бэлэн мөнгө байхгүй. Би бол мөнгөө ингээд одоо Тэнгэр капиталын бонд болон хувьцаа авцсан байгаа. Тэгээ та бүхэн яг энэ доогуур гарч байгаа юугаар холбогдоод одоо мэргэжлийн брокертэй холбогдоод бол мөнгөө өсгөх боломжтой. За тэгээ мөн миний одоо ганц дээрэмдүүлэх юм гэвэл энэ Flex өнгөтэй iPhone маань байна. За тэгээд PC Mall-оос та бүхэн маань энэхүү iPhone-ыг авч болно. Тэгээд энэ хавийн орон сууцнуудын 60% нь юугүй гэдэг байгаа юм л та. Усгүй, цахилгаангүй. Тэгээд тэрнээс уулзвал маш том одоо бослого энтер хэдэн онд үлээ гарч ирсэн гэж байгаа. Hello. Is this Ferentari? Yes. Ferentari. Is this safe for safe? Okay. Okay. I speak with you. Yeah. It's danger or safe? It's safe, bro. Safe? Bro, Danger? No danger. Before is danger. Kemetare. Huh? Kemetar. Sorry? I forgot the name. The group. Again. Kemetar Kemeter. What country? group. Yeah. I'm from Mongolia. You are Mongolian? Yeah. I'm tourist How walking long here. you coming here? I have 7 days. One Yeah. And your name, my friend. My name is Tsege. What's your name? Tsege. Huh? Tsege. Second. Tsege. You Yeah. Romanian. you like for Yeah. It's YouTube. YouTube. Yeah. It's Romanian. Yes. Okay. Here is safe. Nowadays. Now It's say safe. danger. Now danger. No, Danger is danger. Oh. Very close, very much. Last time I said Okay. Before. Now Before? it's okay. Yeah. It's cleaning. It's, Cleaning. Yeah. Before was gang group. yeah. I know the drug, money laundry. Yeah. Nowadays it's okay. Yes. Okay. Thank you. The Romanian. Yeah. Everybody is normal now. Normal. Okay. Yeah, can you show me the? Yes. Come. За энэ орц руу орохоор. Okay. Where is your home? Huh? Your home? Here. Here. Okay. Me, I'm born here. Oh. За орц нь бол ороод ирэхээр энэ хүү байдалтай байд юм биш үү? Okay. Me just tourist. Let's go. Which floor? Huh? Which floor? One. Your home? Here. Bro, you know here. I'm good. Yeah. It's safe. Safe? Yes. Okay. Is. Huh? Nutau. За энэ юм дий жоох. Эвгүй гарууд нь суглаад. Can I come? Come. Okay. Your home. Oh. Bro. Yeah, my friend. No. Энийг бол дагаад дими юм шиг байна. Яг энэ артлын нөхөр. Yeah. No. Yes, which floor? Your. Just here. Okay. Let's see. Yes, my friend. Oh, Yes. is there anyone? Oh, ингэж амьдрт юм байна. Okay. Is Весьма по-моему. За ингэж хараад. Саяных бол эвгүй гар байна да. Энийг дагаж орж бол дими юм байна. За нэг иймэрхүү. I drop in. Yeah, your home is the Oh, I want to
Окей. Тийм байна л да. Ус мус юу байдгүй гэдсэн нэг ийм байдлаар шийдсэн байт юм. За энийг нөхөр яах гээд байна. Yeah, your friend? No. No. Still is. За энэ хоёр зодтолдох юм биш үү? За би ч яг хөө ингэж гараад явбал гайгүй байгаа л да. Би хөнгөө. За энэ залуу болоотой бол зурлалтаа зодчих байлгүй дээ. За энэ гадаа ингэж хаалган үдээд байна. Okay, thank you. What's a mask? Yeah. You live alone? Huh? You live alone? Yeah. No here. Oh. За. Boy, best kumbar best. Si dostule best kumbar best. You cut. Yeah, how many station? Five floor? Four. Oh, 4 floor. Yeah. Okay. За шат матал нэлийн. You know photo wall. Yeah, cutting, photo. Yeah. You, what do you think you come here? I'm Romanian old place, the parliament building and also luxury and also Ferentar. Like Romanian? Yeah. I like. Түнхэр эвгүй гарууд байдаг байна. In your country, is you have one city like this? Yeah, we have. City. Yes, city, no? Yeah, city. We have like this place. It's same or my dangerous? Yeah, same. Same? And your home? Huh? Ой чи ингэж. No. Okay. Тусдаа уц муц байдгүй юм биш үү? You stop 1 second. Yeah. Okay. You put stop 1 second. The camera? Yes, just tell me, no problem. Huh? Just tell them, no problem. За үнэхээр хаягдсан. I cannot stop, just talk, it's no problem. Just talk, no problem. I want you help me. I help you. Okay. Oh. Tell me one tips for Okay, it's no problem. Yes, I will give you, yeah. За тэгээд ийм юм байна. За энэ бороод нэг 5 евро өгье. Аха. You also vlogger. Yeah. YouTuber. Yes. You have to subscribe me. Ah. Leave. Okay, some families, why no window? Huh? Why no window? I don't know. Maybe selling. Selling. Is there any electric problem? Yes. Electric. Yeah. All the time is. All the time, no electric. Yeah. It's have electric. All the people. But my friend, is there any drug dealers? I don't know. You don't know. Okay. За энэ шиг ингээд You help me. Okay. Энд чи ингээд гар мараа угаад юм шиг байх юм. Сая дотор бол угаахаар ус бараг байхгүйсэн шүү дээ. Hello. Yes. Yeah. My name Segi. Mirela. Nice to meet you. За ингээд алхачил бай. Okay. Балкон байхгүй. No balcony. Huh? No balcony. Balcony no. Balcony. What's the meaning? I'm telling the balcony. Like this? Yeah. It's no balcony. Okay, it's the first time this place. What country? Which I'm from Mongolia. Mongolia. You know? It's You- near the China and Russia. In the middle. Yeah, middle. Okay, can we go there? Okay.
За нэг иймэрхүү байшин мэрлэг. Is this also a house? It's Also the house. hall. Oh. It's Palier. Oh. Is the back here. Okay, where do you live? Huh? Where do you live? Let's go there, my friend. Where do you live? Where do you live? Here. Here. Where is your house? In the block. Which block? You the filming. Yeah. Here. Yeah, okay. Where I see you. Okay. I don't like the marijuana. You try. Yeah, no. I just normal Why you sometimes. think you not like you not try never? You have? Huh? You have marijuana? I was filming. Okay. No problem. Don't say. Yes, I have. За, ураа бол Do you want юм filming? худалдаж авах уу гэж My асууж байна. Yeah, I don't like, my friend. I don't like Cocaine? Cocaine? cooking. No. I don't like. За, ер нь ийш орвол уруу татах гэж үзэхэр юм байна. One place. Yeah. The beautiful for camera. Oh, beautiful. Yes. Which is this place? This like 5 minutes. To walk. Oh yeah. Okay, with car. let's see my. With car. Yeah. I don't have a car. Yeah. Uh, Who What is looking this guy? What is looking? for bottles? Bottles. For recycling. Сони тэгээ харахад айгүй зүгээр тийм хог мөгдөх хэрэггүй хувцастай мөртлөө You know. хог түгээ зогсоод We тэндээс go болоо. the place Yeah. is like 5 o'clock, 6 o'clock. After? The sunny Yeah. is done. The danger. Yeah. Huh? No danger. After. Okay. The sunny Yeah. is coming night. Okay. It's say beautiful. Oh. Like up, Oh. you see all the city. Okay. All the city. Yeah. Do you want to come in the 5? After sun. 6 o'clock. You coming here? You found Yes. me. My friend, is there any near exchange? Yeah. Money exchange? Yeah. Is there a help? Yes. Yes, my friend. Let's go The there. MoneyGram. The exchange. Or ATM. It's exchange. Okay, exchange. Let's go there. What you want? Euro. What you want? What? Change ATM? euro. Okay. Okay, ATM is okay, better. Okay. Okay, my friend. Exchange is okay. Yeah. It's here. Yeah. Do you know her? Huh? Do you know this lady? It's Maybe Make she get a drug, right? it's make a business. Make a business? Yeah. Prostitute. Yeah. Prostitute. Yeah. Okay. How much will she charge? I don't know. You speak with she. I don't know. Oh. Me know how this. I don't like. Oh. She's my friend. But the prostitute. Okay. Yeah, За тэр дээрээс нэг хүн орилоод эхэлж байна. За тэгээ энэ хогийг нь бол ингээд ирээд цэвэрлээл байдгийн юм байна. Вы читайте допамин. А? Я Чи допочинете? А? Hey, my friend. я He is giving just me. Him, I don't know. He's crazy. я Me know have. я Who sell the drugs here? Who sell? I don't know, my friend. Yeah. I don't know. It's a group or just I don't know. okay. Because if you tell it's will be big problem, right? I don't know. I don't. No. Look, I Yeah. don't see. I don't listen. I don't speak. Okay. Look, Okay. 1 second. Yeah. Oh, it's not this hand. Yeah. What is this? No, see?
no listen, Yeah. no see, no speak. Окей. Understand? Амар юм те. Энэ юу хэлж шít ингээд Do you know Omerta? яа. Энэ 50 хүн зардаг хүмүүсийн дөрвөн юм байна л та. Сонсохгүй, ярихгүй, харахгүй гэж шít. За энд нэг юм тэгээд нууц бүлэглэл бол You read? байсаар байгаамаа. Yeah. Very nice. Nice tattoo. Or this one? Yeah. Wow. My brother. Yeah. My brother is make tattoo. I make it tattoo. Wow. За нэг 50 евро байгаа. Тэрүүгээр солиод бурууд нэг 20-30-ийн энэ хоёрт нэг өгчийл гэж одоо бодож байна. I am gift for you. А? I am gift for you. Окей. I show you. You want all the things. Yes, here is okay. За ингээд төв рүүгээ ороод ирэхээр бол асуудалгүй юм байна. Yeah. It's first time here. Yeah, in first the time. In the my. Your hood, yeah. In the my First street, time, yeah, every- yeah. I never me no see. You are. Yeah. You are first for me. You are first. Okay. You are first. Thank you, my friend. So, Oh, next one. okay. I have one more. Ийм мөнгө солих цэгүүд бас айгүй их байт юм билээ. Явж хахад. За дараагийнхын цэг рүү. Good. Okay, is it or ATM, my friend? ATM. No, it's one more exchange. Okay. ATM is Very far. like two station Okay, very far. with bus. Yeah. In your country, bus pay is pay. Yeah, pay. We have to pay. Here, no pay. Oh, bus? Huh? Oh. Which one is? Okay, my friend, I will try it after 6. Look, Yeah. which one is the name YouTube? Çelmek vlog. Huh? Çelmek vlog. Cheese me vlog. Çelmek vlog. Cheese me vlog. Yeah. Is subscribe, Yeah, thank you so much. like. Yeah. She coming in the Ferentar Yeah. city. Thank you, my friend. Okay, bye. 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 Subscribe. Okay, thank you. Yeah. За шууд цагтаа хүрээд ирж шүү. Сая би тэрийг зогсчихсан чи. Yeah. Bye. He's okay. Good guy. Ой. За тэгээд ерөнхийдөө саяны годомч нэг иймэрхүү байт юм байна. Хороолно. За тэгээ хорооллосоо бүр холдчихлоо. Тэгээд Бухарест хот маань бол ийм нөгөө метротой. За тараамтай. Тэгээ ер нь бол энэ хотын ерөнхийдөө өнгө үзэмж бол яг нөгөө бид нар бол нөгөө Оросын нөлөөнд байсан. Тэгтээ бол Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байгаагүй. Тэгэхээр яг нэг тийм нэг оросчуу маягийн нэг юм хотууд байдаг шүү дээ. Одоо манай Улаанбаатарын хуучны барилгууд шиг. Тиймэрхүү бол ер нь зохион байгуулалттай юм билээ. Тэгээ одоо би метрогоор нь яваад энэ нэг Обор маркет гэдэг нэг том зах байдаг юм байна. Тэгээд тийшээ н очих гээд явж байна. Тэгээд метроны доторх бол гоё байна шүү. Гоё юм байна. Энэ орж ирэхэд бол доторх нь. За метро ирсэн. Метроноос гоё. Яг тийм хуучин биш метро байна тий. За тэгээд Обор маркет дээрээ хүрээд ирсэн байна. Ер нь бол ингэж шүү. Зүрж байгаа хүмүүс донд нөгөө Пакистан, Бангладеш, Мэш зэрэг улсуудаас ирсэн байж магадгүй. Төрхтөн хүмүүс сая бол метрон дотор болон метро стейшн дотор бол их таарч байна. За тэгээд бас захаар нь орж үзье. Обор маркет гэдэг. Тэгээ ер нь нэг юм билээ. Энэ зүүн Европын хүмүүс бол одоо миний ажилтнаа нэг тийм баруун Европ шиг ийм нөхөрсөг инээж мэрдэг хүмүүс бол биш юм билээ. Одоо инээгээд мэдлэхэд гоё инээгээд мэдчихдэг шүү дээ. Тийм юм байхгүй. Ер нь гадуур хоол моол идэж мэдээд явхад тийм ээ. Ингээд дэлгүүр хошоо ороход бол яг тийм нэг ийм монголчуу юм билээ. Ингээд нэг бүх мөгч ялрмэл гिचсэн. Тэгэл нэг хайхтар тийм нүрний баясгалан байхгүй. За нэг тиймэрхүү хүмүүс бол ажиглагдсан. За энд ч бас адилхан тийм хүмүүс бахаа гэж бид зүгээр төсөөлж чинь. Тэгээд ер нь бол бас нөгөө юу школтой байх магадaltaй. Төрөмгийн ууртай.
Харин шинтэй. За тэгээд ерөн сайхан цэгцтэй зах байна. Махны хэсэг юм байна. За тэгээд сайхан загс магс. Конозива. Yeah. Yeah. Yeah, the Romanian. Where are you from? Bangladesh. Oh, salam alaikum. Salam. За энэ Бангла нөхрөөс мах цараа зогсож байгаа. Ер нь ийм юм байна. Эднийх тэгээд нөгөө гадаад ажилчид их ер нь болж байгаа улс байх нь ойлгомжтой л дээ. Эдийн засаг нөгөө доктортой өсөд байгаа болохоор тэгээ би ер нь бас энэ болгоогоор дамжуулаад нэг зүйл уриалах гэдэг. Одоо ингээ Монголд маань гадаад ажилчид, жуулчид маш ихээр ирдэг болсон. Өмнө нь бол манай улсад ирж тэгж ажиллаж мажилдгүү, зугаалт аялдгүү байлаа шүү дээ. Тэгээ бүгдээр нэг гоё тийм инээмсэглээд гоё. Hello, hi гэдэг ингээд нэг инээмсэглээд сурчмаар байгаа юм. Тэгэхгүй бол бас ингээд нөгөө энэ зүүн Европын шиг тийм ирж байгаа. Hello, how are you? Romanian? Yeah, nice. Тэгээд нэг гоё бүгдээр инээмсэглээд мэдлээ сурчвал тун зүгээр байгаамаа. За тэгээд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нөгөө нэг хүнд ногдох нөгөө арх спиртний хэрэглээний судалгаа байд юм л л дээ. Тэгээд Румын улс бол архитектураараа бас дэлхийд нэлээд топд ордог нэг хүнд ногдохороо одоо 12-оос 13 литр цэвэр спирт хийж байгаа байхгүй юу? Хэрэглээ нь айгүй өндөр. За энэ цэвэр спиртийг яг архиар тооцох юм бол бараг жилдээ нэг хүн ногдох 40 литр арх байдаг. Монгол болохоор цэвэр спиртээр 7-оос 8 литр арх. За энийг нэг одоо юугаар литрээр тооцох юм бол жилдээ нэг хүн ногдох нэг 26-7 литр арх л хэрэгэлдэг юм билээ л дээ. Тэгээ Монголоос хамаагүй өндөр одоо нэг хүн ногдох архитектуртай улс байгаа. Гэхдээ ингээд ер нь зах мах гадуур нь ингээд явхад бол согтуу хүн бол надтай ер нь таарсангүй. Төрөний яг тэр хороолт бол согтуу биш нэг тийм хар тамхи хэрэгэлдэг байрын хүмүүс бол их байсан шүү дээ тий. За энэ хоёрын ихчвэл яг нөгөө цэгээр ихсэн нэг хүмүүс байдаг шүү дээ. Тэдний юм шиг байна. Yeah. Конозива. The Romanian. No photo. Yeah, okay. Нөгөө цыган гэдэг хүмүүс нэм болов харахад тийм ээ. Тиймэрхүү харагдчихээн. За тэгээд нэг хүн ногдох нь тийм байдгийн гэсэн. Тэгээ миний бодлоор бол 30 литр арх гэдэг чи одоо манай бол нэг нэлээ үзээтэй нэг алтан байгууллага 10 үнэтэй нэг байгууллага явахтал 3 хоног тэрэлж тоноход л бол байхгүй болох хэмжээний л арх л да. Тийм ээ 3 хоногийн дотор тэгээд Монгол одоо яг яаж н судалгааг гаргасан их л бага байгаад байгаа. Эхний топ армаар байхгүй. Тэгээ би бол бодохдоо монголчууд бол архийг маш их уудаг гэж боддог. За тэгээд орой болсон байна. Тэгээд ерөнхийдөө одоо би энэ юу шоуны газар гэдэг юм уу энэ ингээд цаашаага яваад юм годомж юм билээ л дээ. Тэгээ бас нэг жоохон сая сонирхож алхсан. Тэгээд явж явж байгаа энэ дуу муу нь бол нэг л явахгүй юм байна уу. Нэг темирхүү нэг жоохон уйтгартай л байд юм байна. Шоуны годомж гэх юм уу. За тэгээд жоохон энэ дуучин юмнээс нь холдож байгаа гоё юм Аз хоолоо олж идээд гоё сууж байна. За тэгээд ерөнхийдөө ингээд Румын улсын бичлэгээ энэ хүрээд өндөрлөө. За тэгээд ерөнхийдөө бол ингээд энэ Румын бол ингээд гоё өсөж байгаа улс эдийн засгийн хувьд тэгээд надад бол ер нь бол улсын хувьд бол таалагдлаа. Зүгээр хот мотын хувьд бол бас нэг тийм гоё улсын хот бол бас биш юм шиг зүгээр надад бас санагдлаа. Бусдаараа бол тэгээд асуудалгүй сайхан болсон байна. За ингээд бүгдээрээ дараагийн уулзалтаа уулзцаая.